Амтны сайдтай ялтчгүй мэрэгжлийн сайдын үеийг даацдаг үгүй зүг хэлж байна. Тантай 100% санал нэг байна тий. Тэгээ үрийн тэгшээ та тийм байсан бол тэгээд хянаа шалга төр орооны тэр 3 өдрийн сонсголыг сонсоогүй шүү дээ. Юу ч ойлгоогүй. 3 өдрийн сонсголоо сонсохгүй байсан. 100 дугаар тогтоол батлагж яхад эсрэг дарсан хүмүүсийн нэг нь тааш шүү дээ. Тэрийг тайлбарлаарай. За өнөөдөр ингээд онтрыг тойроод ярьж байгаад ингээд яг үнийг хэлэхэд маш их баяртай байна уу. 2024 оны 12 сард Ванкуверийн арбитрийн шүүхтэр шийдвэр гараад оюу толгоороо энэ бидний өнөөдөр яриад онтрын оюу лиценз шилжижсэн байхгүй. Монголын татварын албан дээр бодолт яваад. Ер нь сар хоцорсон байсан бол энэ хоёр лиценз аль түрүү шилжижсэн байх байсан. За тэр үед бид нэр энэ хянаа шалга төр орооны хідэн гишүүчин дуурж агаад төр хороо байгуулад улсын хурал маань бүгдээрээ дэмжиж ингээд сонсгол хийгээд 100 дугаар тогтоолыг баталсан юм аа. За тэгээд Монгол улс чинь ингээд 3 дахь том гэрээ онтрэ дээр ингээд сая дамтны юм сайдын хэлж байгаа яг ингээд хийгдэх юм байна гэд энэ бүх асуудал шийдэгдсэн юм аа. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй байна гэдгийг сонсголоор дуу нэгтэй монголчууд нэг талдаа гарцсан. Сонсголоо үтсэн бол энэ дээр ийм ярьж чадахгүй л байсан баг л та. Тэгээд ийм онтрэ дээр одоо ийм том үр дагавартай хэдэн тэрбум доллар яригдж байгаа ийм том 3 дахь гэрээлтэй оюу толгой орооныгийн дараах том гэрээ бол онтрэ дээр байгуулагдах нь. Тэгэхээр энэ гэрээ байгуулагдж яхад хамгийн одоо чухал зүйл бид нэр 34% авах уу эсвэл амнаатаар орлуулах уу гэдэг. Амнаатаар орлуулах уу гэл ингээл ярих чинь бид нэр юу харах уу гэхээр Монгол улсын хуулийн дээр байгаа зэсийн амнаатаа л харна шүү дээ. Тэгэхээр яг энэ яриа хилцээр ямар ч гэсэн засгийн газар сая бүр одоо сайданд гарч ирээд бүр зогсооно гэж яагаад нэг ямар ч гэсэн үр дүн гаргаж авлаа шүү дээ. Энэ үр дүнгээ цаашаага үргэлжлүүлээд 120 дугаар тогтоол дээр одоо бид нар чиглэл өгсөн шүү дээ. 53 өгөөжтэй хүрэхин тулд. Тэгэхээр ингийн тулд ингээл ажиллаж байгаа байхгүй юу? Энэ үед нь бид нар нэг тэр зэсийн амнаатыг нь бууруулчихаар яаж ч манай талд тэр нь сайн зүйл болохгүй л байхгүй да. Тэгэхээр энэ онтрэгийн хилцлийг бүгдээрээ тэгэхээр өнөөдрийн энэ амнаатаар нь эзэлчихъя. Онтрын хилцээр хийсний дараа тэгээд тэр зэсийн амнаатыг бууруулах байна уу тэрийг хийгээвч болно шүү дээ. Тийм учраас бүлэгтээр шийдвэр гараад онтрыг за ашигмалтмлын тухай хуулийг явуулахдаа зэсийн амнаатыг нь одоо хойшлуулаг гэдэг агуулга дэмжигдээд явсан юм аа. Анхны хилцүүлэг дээр тийм учраас улсын хурлын гишүүд дийлэнх гишүүд нь дэмжиж ингээ явцсан. Тэгэхээр энэ онтрыгийн засгийн газар одоо бас нэлээд хүнд нөхцөлд хийн л дээ тэр онтрын хилцээр. Тэгэхээр энэ үед нь бүх талаар нь монголчууд нэг талдаа гараад дэмжиж ингээд явуулчмаар. Энэ бол ингээд түүхэнд үлдэх 3 дахь том хилцээр болох юм аа. Тэр үед нь зэсийн амнаатыг бууруулж өгөөд сул тал үүсгэчихгүй тулд л ингэж байгаа. Тэгээ онтрыгийн 3 дахь том хилцээр хийсний дараа хэрвээ үнэхээр 29 оноос өмнө хийгдчих юм бол тэрийг За Батнаарамд гишүүн үг гэлжлээ. За Очроод гишүүний микрофон өгье.